Ягаад ч юм нэг намар гэхээр хүнд их гоё гэгэлгийн юм уу нэг гэгийн санаа төрдөг их гоё байдаг юм тийм үү? Би ч одоо намар анх 1979 онд л бас л намар штэ. Эстрадын Баян Монголчуудад одоо улсын эстрадын дуучдын анхны уралдаан бол Алтан намрын тэр өдрүүдэд би Монгол Улсын филармонд эстрадын одоо Баян Монгол соёл эдийн чуулгатайгаа дуучин болгоход урилгыг хүлээж авч уралдаанд орж дуучин болж байлаа. Тэр бас намар цаг байсан. Одоо бол Монгол Улсын гавьч одоо орноо бол олон дууд болохгүй гэж болно. Ганцхан оюутан намраа дуулахад л гавь тавна гэдэг шиг оюутны намраг хүн олон бүх дуугаа сонгодог дуулдаг юм байна. Би одоо мэдэхгүй 1000 шүлэг өчсөн. 1000 шүлэгээс одоо 300 нэгэд юу орсон баг те. Түүхт орсон баг гэж бодоод бүгдээрээ сонгодог гэж ирэхгүй л. Миний хоршоод ирэн ч юм уу нэг нь хүн төвсөн байд. Тэр шиг урнагийн оюутны намар өссөн байвал яа. Баярлаа. Үнэхээр хүссэн. Үеийнхэн бүр ингэ догтлдог залуучууд, бүр ахмадууд аль ч үеийнхэн энэ дууг дуулахад дагаад бүжгэлдэж штэ босоод бүжгэлдэн. Тэр оюутны намраа мартахгүй ихээр бүгд л одоо дагаад дуулдаг штэ тий. Мартахгүй оюутны намраа миний намраа. Ваа. Ангриштэй онгод орохоор тэгээд ганцхан одоо цаг хугацаа ч юм уу одоо юу гэдгийг нэг өдрөл тариалж тийш баяр биш. Хосуудын баяр. За тий. Ажиглалын баяр. Ажиглалын баяр тий шүү дээ. Маш их хөрөн болж шүү дээ. Намар ажиглал юм да тий. Хэвээ ажиглал тий. Баярлалаа. Гоё үг шүү дээ. Вау. Намар бол ажиглал байна. Алтрын шаргалдах энэ өдрүүдийг их шиг дуу армилах намрын хийд 2022 нийтийн дууны шилдэгүүдийн нэгдсэн тоглолт 10-р сарын 15-ны 19 цагт Юби Палсын концертын их танхимд их шиглэн. Асалбыг Тикцэгмэ Юби Палсын билетийн кассаар мөн 1919 үнэгүй хүргэн. Үзэгчдээ Dish Live 900, Univision, Unilive 88 төлбөр цугаар шууд үзэх боломжтой. Нийтийн дууны шилдэгүүдийн нэгдсэн тоглолт намрын хийд 2022